Чехэд ганцаараа ирээд мөнгө цуглуулах боломжтой юу? Ер нь яаж амьдрах вэ гэсэн асуултууд маш их ирсэн те. За энэнийхэн талаар би яг өөрийнхөө бодит харсан, үзсэн тэм өнцгөөс та хэдийг бүр эхнээс нь яг ойлгомжтойгоор тайлбарлах гээд үзье. Яг өөрийнхөө кейсэн дээр. За Монголоос ер нь үйлдвэрийн гэрээ 1200-аас 2000-ын хооронд байгаа. 5-аас 9 сая төгрөг болох нь шүү дээ ойролцоогоор. За эн чинь зөвхөн үйлдвэрийн ажлын гэрээ өгсөмний өөрийнх нь хэлж байгаа одоо үн гэж орж байгаа. За үүнээс гадна зардлал тань дээр юу шаардлагатай вэ гэхлээр онгоцны тийз, нэгтлийн тийз ч орно тий. За визэнд ороход 100 евро тушаана. За ингээд нийтдээ эн чинь 2 сая төгрөг болчихж байгаа. За та үйлдвэрийн ажлаар чек рүү ирэхэд 11 сая төгрөг зарлагдах нэ. Зөвхөн одоо шууд гарах зардалж байна. Иймэрхүү болно гэсэн. За тэгээд хамгийн гол нь найдвартай тийм хүний олох хэвээр. Өмнө гарцсан, гараа явцсан тиймэрхүү хүмүүс байвал холбогдоод найдвартай хүн олоод өгөөч гэж таад ингэж асуух нэ. За одоо тэгээд ирээд мэдээч те мөнгө цуглуулах уу, яах вэ ийх үгээ те. За жинхэнэ нөгөө нэг амьдрал эхлэн штэ те. За үйлдвэрийн цалин бол 23-аас 26-гийн хооронд байгаа. Илүү цаг хийж чадвал 30 мянган крон аавна. Бүтэн сар ажиллаад 3 сая 500 мянган төгрөг олно гэсэн. За 25 мянган крон гэж бодоо явч те. Дундчлаад. За 25 мянган кроныг за нэг хажуу өрөө түрээслээ гэж бодоход хамгийн багадаа тэр нэг 5 мянган крон байх боломжтой. Хамгийн багадаа шүү. За тэгээ хажуу өрөө түрээслээд айлд байна гэдэг чинь бас л хэцүү шүү дээ те. Хэрэв олон хүүхдтэй айлууд байвал хүүхдүүд нь наан цаана гүүн. За тэгээ тэр асуудлаас эхлээд зөндөө олон асуудал байгаа шүү дээ. За ингээд 5 мянган крон ч ингээд юу руу явчлаа. Барины түрээс рүү явчлаа. За үлдсэн 20 мянган крон. За хоол унд идэн, өмсөж зүүн. За энд нэг би багаар бодож заяа. Донслаад нэг сард нэг 8 мянган крон хүрдэг вэ гэж бодъё. 8 мянгаар би амар багаар бодож байгаа шүү. Би ч нөгөө өөрөө амар юм зарлага багтай хэрэглээ айгу багтай байдаг учраас өөрийнх дээр ингэж жишээ аваад байгаа байхгүй. Гэхдээ хэрвээ ганцаар яснууд би ингэж амар бас 8 мянга бол миний хувьд бол бас л амар өндөр тоол доо. За тэгээд 8 мянгаыг авчлаа. Цаана 12 мянган крон үлдчихэж штэ тий. За 12 мянган кроны чинь 1200. За 1000 ч гэх юм уу да. Утсанд явлаа. Утасны төлбөртөө явлаа. За мэдээч энчээ ирээ залуу хүмүүс бол шууд утас лизинттэйгээ. За утасны лизинг нэг 2 мянган крон. Нийт ингээ 3 мянган крон сар болгон төлнө. За ингээ 9 мянган кронтой болчлоо. 9 мянган кроноос яах вэ? Тамхи татдаг хүн байвал тамхиа аавн тий. За энд бол би ингээд хүмүүсээс асуугаад нэг жоохон судалгаа маягийн юм хийгээ явахад бол хамгийн дээдл нь бол 3-аас 5 мянган кроноор тамхи авдаг гэж хүмүүс бол хэлжсэн. Би ч нөө өөрөө тамхи хэрэглээ байхгүй, архины хэрэглээ байхгүй учраас энэ талаар яг бодиттой тоо өөрийнхөө кейс дээр бол ярьж мэдэхгүй байна. Гэхдээ зүгээр хүмүүсээс сонсоход бол нэг иймэрхүү хэмжээний зарлага бол гардаг гэж байгаа байхгүй. Их татдаг хүн бол ер нь 5 мянган кроны сар тамхи татдаг гэдэг байгаа байхгүй. Бүр харин олон хүүхэдтэй гэр бүлээр амьдардаг одоо зайлшгүй шаардлагаас ингэж бага тамхи татдаг хүмүүс бол сард нэг 1000 кроны тамхи татдаг гэж байгаа байхгүй. За тэгээд эдгээр нь ингээд Монгол мөнгөөр 1000 крон чинь Монгол мөнгөөр 160-аас 170 мянган төгрөг байхгүй юу. Тэгэхээр хамгийн багадаа хүн иймэрхүү хэмжээний мөнгөөр тамхи татдгаа гэсэн үг. За ингээд нөгөө 9 мянгаас чинь 3 мянган тамхинд явлаа. 6 мянган крон үлдлээ. Энд нөгөө анх эрэхтэй хүмүүс ч нөгөө нэг зээл авч ирж байгаа шүү дээ тийм Монголоос 10 хэдэн сая төгрөг уусаа шууд бэлэн гарах боломжгүй. Монгол дахь зээлээ энэчнээс төлнө гэсэн үг. За тэгээд 6 мянган кроноосоо Монгол дахь зээлээ бөлөхлөөр цаана нэг үсрээл 1000-аас 2000 крон л үлдэнэ. За тэгээд энэ хэмжээний мөнгөд үлдэхлээр яадаг вэ? Манай ингээ залуучууд те дэсгээ болдог гэсэн үг. За тэгээд дэсгээ болонгууд яах вэ гэхлээр энд ирээд нэг хэдхэн сар 3 сар ч юм уу 4 сар болонгууд банкнаас зээл авах боломжтой болдог байхгүй. Түнгуутлаа шууд дахиад банкнаас зээл авдаг гэсэн үг. За тэгээд ерөөсөө ингээд нөгөө нэг яг энэ Европт ирээд гизэн үлсэхгүй гэрт нь хариулахгүй гисэн ийм одоо муухай ийм гинжин холбоонд ингэж ордгоо гэсэн үг. Тэгээд ерөөсөө ямар ч мөнгө цуглуулах боломж болцоо байхгүй. Ерөөхдөө ингээл манай залуучууд маань ингээд хүн амтнаас мөнгө төрөг асуугаал. Тэгээд яг ингээд цалингаа буухлаар бүх үр ширээ өгч тараал дахиад хүнээс зээл мөнгө төрөг асуугаал ерөөхдөө нэг иймэрхүү процессор ингэж ер нь бол явдгаа гэсэн үг. Одоо ингээд 18-аас нэг 20
5 6 ч юм уу те тиймэрхүү залуу хүүхдүүд ч одоо гэр бүлгүй ирж байгаа шүү дээ те. Тэгээд миний ингээд харамсдаг хамгийн хэцүү зүйл юу вэ гэхээр би ингээд үйлдвэрийн ажлаас гарахад шинэ хүмүүс амар хэрцэн байсан заяа. Би нэг жил 6-7 сар ажиллаад гарсан шүү дээ. Тэгэхэд миний ингээд харснаар яг миний гарахын өмнө ингээд 10 хэд ингээд цоо шинэ хүмүүс ирсэн байсан заяа. Ингээ харахад бол бүгд амар жоохон хүүхдүүд байгаа байхгүй юу. Яг үсрээл нэг дөнгөж 20 гарч байгаа. Зарим бараг 10 жилээ төгсөөд ирсэн юм уу гэмээр тийм жоохон хүүхдүүд байгаа байхгүй юу. Тэгээ энэ хүмүүс чинь ингээд бөөндөө ирэхлээр яадаг вэ гэхээр тэгээ сайхан хоорондоо танилцаал ууж идэл наригдс ингээл тэгэл юу тэр нөгөө нэг амар том мөрөөдөж явсан те амар том юм ингээд төсөөлсөн ингээд бодит нөгөө нэг гой мөрөөдлүүд ингээд хитгэн сарын дараа гэхэд ингээд замхраад алга болцсон гой утас лизэндээ давцсан нэг л их гой утастай тэгээд нэг л их гой стори хийсэн те зураг бичлэг дарсан иймэрхүү ингээд процессууд болоод ийм юмд ингээд ундагаа гэсэн үг. За тэгээд залуу дүүнертэй хэлэхэд хэрвээ Чех рүү ганцаараа ирэх гэж байгаа те мөнгө цуглуулна гэж бодож байгаа бол энэ бодлоо бол ерөөхдөө хоошин тавиа л гэсэн үг. Ямар үед харин боломжтой вэ гэхлээр саний миний ингээ хэлээд байгаа 8,000 крон 6,000 крон гээ илүү гарах боломжтой гэж байгааз энэ боломж чинь зөвхөн бүх үр зээлээ дараад за тэгээд илүү зардлуудаа тансны дараагаар ер нь бол гарч ирэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр одоо ирээд үйлдвэртээ нэг жил гарan 2 жил ажиллаад Монгол дахь зээлээ дарна. За тэгээд энэ дэх зээлээ дарна. Энд угсаа ирээл мэдээч та утас шууд лизэнд нь. Би бүр яг мэдчихээн. Тэм болохоор ингээ 2 жил бол ямар ч мөнгө цуглах боломжгүй гэсэн үг. Зүгээр наригдс ингээд зээлүүдээ төлж дуусаад ер нь бол ингээд дуусна гэсэн үг. За тэрний дараагаар ямар боломж олцооднууд гарч ирэх вэ гэхлээр та хэд те зээлээ дарцсан учраас ингээд 6-аас 8,000 крон ингээд сар болгон хийх боломжтой гэсэн цогцолох боломжтой тий. Одоо нэг хөрөнгө оруулалтын аппликейшн зөндөө байдаг болсон шүү дээ. Дээрээс нь брокеринг компаниуд ч гэсэн Монголд маш олон байгаа. 10-аад жил доктортой үйл ажиллагаа явуулж байгаа ч хүртэл компаниуд байж байгаа. Яг тэднэрээс ингээд судлаад хөрөнгө оруулалтын багцааг сонгоод тэгээ ингээд сар болгон ингээд 7-оос 8,000 крон хийгээд явах юм бол тэр нь ингээд тий. За нэг саяас сая 500 мянган төгрөг ингээ сар болгон цуглуулад хийгээд их боломжтой гэсэн үг. Харин үйлдвэрээ над чиг те яг ингээд үйлдвэрийн ажлаар ирээд ингээ том тэрэг бариад ингээ явах юм бол боломж бол нэр үнэхэрх байгаа. Том тэрэгт бол. Яг тэгэхээр том тэрэгний цалин чинь үйлдвэрийн цалинг 2-оос ер нь бол 3 нугалцдаг байхгүй юу. Тийм учраас та хэд яг 2 жил ингэж тасралтгүй гүрийгээд тэгээд жолоо молоонд суугаад өмнөлхөө аваад тэгээд ингээд том төрний компани руу орчих юм бол ингээд боломжууд бол байгаа. 5 жилийн дотор та хэд 400-аас 500 сая төгрөг цуглуулах боломжтой байдаг байхгүй юу. Би яг тэр процессыг харцсан учраас ингээд бараг 10 жилийн төлөвлөгөө боловсруулсан гэж явж байгаа гэсэн үг. Үзэж байгаа та хэдийг бодвол би ч нөгөө нэг гэр бүлтэй учраас надад та хэд шиг ийм 5 жилийн дотор ийм их хэмжээний мөнгө цуглуулах боломж байхгүй гэсэн үг. Гэхдээ би боломжтой болох гээд ингээд контент хийгээд тэ бичлэг хийгээд Facebook, YouTube, Instagram гэ бүгднийг ингээд хөгжүүлээд одоо идрээсээ ч юм уу нэмэлт орлого олохын төлөө ингээд хичээгээд явж байгаа байхгүй юу. Одоохондоо бол мэдгдсэн юм юуч байхгүй байгаа. Яг тэгэхээр би ч одоо контент хийгээд дөнгөж 6 сар болж штэ манайхаа. Гэтэ маш амжилттай явж байгаа гэж би бол өөрийнхөө дүгнж байгаа байхгүй юу. Яг л YouTube маань одоо 3,000 гарцсан мэт subscribe энтэй YouTube хийгээд би бол дөнгөж 4 сар л болж байгаа. Харин Facebook дээр Instagram дээр контент хийгээд бол 6-7 сар болцсон байхгүй юу. Facebook маань юу вэ баг 43,000 гарцсан бараг 45,000 фоллоус хүрхгээ явж байгаа байхгүй юу. За тэгээд иймэрхүү процессор ингээ явж байгаа учраас ингээ нөгөө ивентдэг ч юм уу янз бүрийн реклам ч юм уу те эсвэл би ингээ өөрөө онлайн шоп ч юм уу хийх боломж болцоо ирээдүйд бас бүрдэх баха гэж бодоод ингээд давхар ингээ зогсоо зайгуу те контентууд хийгээ явж байгаа гэсэн үг шүү манай. За тэгээ миний зүгээс бол ийм байна. За тэгээд эдгээр маань ингээд яг нөгөө эрэгтэй хүмүүс талаас одоо иймэрхүү байдгаа гэсэн үг. За эмэгтэй хүн дээр болохоор ер нь айгүй асуудалтай амар хэцүү. Эмэгтэй хүн дээр бол амар хэцүү. Ялангуяа ганцаараа байгаа эмэгтэй хүмүүс бол Чех рүү ч юм уу Европ руу ер нь бол за яг хуу сургуулийн журмаар бол арай гайгүй гэж магадгүй сурахаар те ядаж хилээ өөрөө сурж байгаа болохоор боломж шууд үйлдвэрийн ажиллаар бол нэр үнэхээр хэрэггүй шүү гэж би бол зөвлөе. Ялангуяа одоо эцэг эхчүүд үзэж байгаа за охин хүүхдүүдээ ингэж үйлдвэрийн ажиллаар ингэж явуулна те хүүхд чинь ингэж
охин чинь ингэж үйл дээр ажиллаар явлаа барьлаа гэж байгаа бол ерөөхдөө дими баха гэж би бол зөвлөмөр байна. Энд бол айгүй ганцаараа байгаа эмэгтэй хүмүүсүүдийг бол айгүй их илэг барьдаг, айгүй их дээрлэгдэг тиймэрхүү асуудлууд амар их байдаг учраас ер нь бол дими гэж бодож байна. Харин сургуулийн журмаар явуулахад бол би бол боломж ингэж бодож байна. Ягаад гэвэл 90 жил гарны дараа ихэд хилээ сурчин хүний царай харахгүй хүнд дээрлэхүүлэхгүй за тэгээд янз янзын асуудал гарсан ч гэсэн шууд цагдаад өөрөө очиод хандчихна. Одоо амар боломжийн байдаг учраас шууд гэрээгээр бол хүүхдүүдээ битгий явуулаарай гэж би бол зөвлөж байна. Харин эрэгтэй хүүхдүүд болох юм бол яг хуу зөв ингээд замаар явчих юм бол арай гайгүй. Гэхдээ ер нь бол яг одоогоор би бол эрэгтэй хүүхдүүд яг ингэж өөр шихээ ингээд гэр бүлийнхаа төлөө мөнгө төгрөгөө цуглуулад за яах вэ ийхүү гээл арх тарс хэрэглэхгүй. Би ч одоо арх уугаагүй 2 жил болж штэ. Ер нь ч угаасаа архины хэрэглээ маш багатай байсан. Жилдээ 1-2 удаа хэрэглэдэг байсан бохгүй Монголд. Найзууд маань ингээд дуудаа за юу байна энэтрэ гэдэг миний бага найзууд дуудахаар л нэг ганц нэг гарч нэг наана цаана болно. Түүнээс бол бас л ингэж гарч ордгоо зөвхөн ингээ гэр бүлдээ цаг зарцуулдаг. За ер нь яавал гайгүй амьдрах уу? Яавал ер нь боломжтой гэсэн иймэрхүү юмнуудыг би ингээд маш их хайдаг, судалдаг, эрэлдэг. Тэгээ олон төрлийн ингээд юмнууд хийж үтсэн. За тиймэрхүү хүн байгаа. За тэгээд иймэрхүү ингээд процессууд ингээд болдог шүү. Та хэд маань тэгээд ирэх гэж байгаа тэгээ ганц би хүмүүс бол энэ бичлэгийг үзээд тэгээд цаашаага ер нь яах уу ийхүү гэдгээ ер нь бол бодоорой. За юу манайхаа. За дахин хэлье. Нэгдүгээрт боломжгүй бол биш. Гэхдээ ер нь бол баг. Ганцаараа ирэхэд бол ер нь магадлал маш бага. Гэхдээ ингээ контент хийгээд хэл мэлээ сураад ингээд цаашаа ингээ өөрийгөө хөгжүүлээ завгүй ингээд яваад ах юм бол боломж бол хангалттай байгаа. Маш их байгаа. Янз янзын хүмүүстэй ингээл гэрээ мэрээ хийгээл одоо жишээ нь манай ингээд компанид хүртэл сая Монголоос хүмүүс зуучлахад олон жил болсон хилтэй устай хүмүүсийг ингээд Монголд руу ингэж авч явж юм уу компаниас зардал мартал бүх мөнгө төгрөгийг даагаад тэгээд ингээд нөгөө нэг гэрээ контракт юм бүх ингээд хүмүүсээ орчуулган хийлгээд ингэж явсан иймэрхүү янзаар ингээд ирээдүйд боломжууд байдаг. За тэгээд дараачийн боломж нь болохоор хилээ сураад 5 жил болчих юм бол шалгалт өгөх хэрэгтэй болдог тэнцчих юм бол за тэр нөгөө хилийн шалгалтахгүй юу таравал гэж ярьдгийн хүмүүс бол би ч одоо яг чех мэхээр юу гэж ярьдгийг сайн мэдгүй. За тэгээд энийгээ тэнцчих юм бол 10 жилийн визтэй болдгоо гэсэн үг. За тэгээд энэ виз нөхөх гэж бас нэг жил мэл болдог. За тэгээд нийлээд 6 жилийн дараа та ингээд 10 жилийн визтэй болдгоо гэсэн үг. Харин эхний удаадаа бол та бол ирээд 2 жил дотоод визээ сунгуулаад ажлын гэрээтэй ингээд сунгуулаад яваад байна гэсэн үг. Хэрвээ ажлаасаа гарчих юм бол та ингээ 3 сарын дараа нутаг буцнаа гэсэн үг. Харин 3 сарын дотор өөр ажил олоо хийчих юм бол дахиад хүчинтэй хിവэрээ ингээд яваал идгаа гэсэн үг байхгүй юу. За тэгээд иймэрхүү юмнууд байдаг шүү манайхаа. Яг нөгөө нэг хайгаад исэн ганц бие хүмүүс маань очивол яах вэ гэдсэн мэдээлэл нь би бас товчгоо өөрийнхөө хэмжээнд хүргэсэн бахаа гэж бодож байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа баяртай залуусаа.